Морин цагийн аяста аглаг хөвчийн симхийгээр униартан синхэрдхэн хан хинтийн ширээд нутаг. Хинтийн нурууны зүүн бий, элбэрэл тонон, эг хурхын голын бэлчэр, ингүй сайхан нутаг. Хун шуван гарвалтай хус модон цэрэгтэй. 20 төмөд 20 мэрэгний үндэс угсаа буряд зон. Энэ нутгийн эзэд. Хүй байгалийн үзэмж цогцолсон энэл нутагт 1900-аад оны ихэнх үеэс онон голын буряд хушуу шаваан тавьсан түүхтэй. Буряд зооны эртээр үеэс өвлөгдөн уламжлагдсан ирсэн хүн тээврийн ходоог тэргэн дээр яг одоо бид нар сууж байна. Бид нар яг одоо Йохор 2015 наадам руугаа явах гээд ингээд сууцгааж байна. За ингээд бүгдээрээ явцгаах уу? Явъя. Цагнаа болох гэж байна да наадамдаа. Дутлоод байна. Чи Дутлоод байна хурдан. Урсган бихтэй дуутай. Утахан андаа суутай. Маташиек нютагна Баянда вайдаханда Няруташин вайханда аноме Нянгани гатра сунамда хуснамда Сурушнаринда нэгдэдэмэ Урдорон залшоо ирээд наашаанаданда. Хайгорон залшоо ирээд наашаанаданда. Нахис хотос алхалаад Йохорнада наадъя. Эрт цагта бурядын эртний өвөг дээдэс уугуул нутгаасан бусдын хүчинд автан аргагүй эрхэнд нүүж одохдоо төрлөх нутаг орнон дуундан мөнхлөн үлдээжээ. 80 наваа бадан йога химээх газар орон одоо хаах нь байдг нь тодорхойгүйч угсаа гарвлаан тэд инхэд санагалзсан бодохдоо дээлийнхэн имжээрт хар өмгийг оруулсан гэдгийг. Чухам энэл үеэс эртний бурядын шүтээний тойрон бүжиг Йохор уламжилжээ. Энэ цаг хугацаа бол идүүгээс 6000-ны тэртээд юм. Хаадын өлгийн нутаг хан хинтэй аймгаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Йохор 2015 гэж нэртэй ардын урлагийн их наадам Бачирээд суманд маань энэ жил анх удаага зохион байгуулагдах гэж байна. Сэнчэр хатагнын онон хатан ижиннда Ширээд нутгийн аюулны онон ижинний бууэтэлда Шингис хааны ариун хөдөрн Ашаан хатада бишэтэлда Бурхан хааны нөхрийн Бурхан дээрээ заяатэлда Өдрийн хайхан Бачирээд нутгийн өвөг дээрээ юрэлда Тэгээд өнөөдөр Йохор хатарх наадамд орсох буряд цонуудны тоонд толгойн хүнтгнээ шатаар дэше өгсөж явна. Хамон ажил тасалтаар өгтөн өгтөө.
Бурят Zonголын Яохор 2015 наадам маань ийхүү сайхан нээлттэй хийн үргэлжилж байна. Ингээд энэхүү наадмыг анх үүсгэн санаачилж зохион байгуулалтсан хүмүүстэй уулзахаар хүрэлцэн ирээд байна. Ингээд сайн байцгаана уу? Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд энэхүү наадам маань үнэхээр сайхан, дэлгэр сайхан өдөр ингээд болж байна. Ингээд үзэгчтэй хандаад өөрсдийнхөө сэтгэлдээсээ хуваалцаач. Өнөөдөр энэхүү анх удаа зохион байгуулж байгаа Яохор наадмыг нээлттэй ажиллаа хийж чадаад маш их сэтгэл өндөр хангалуун байна. Энэ наадмыг анх хийх болсон санаа юу вэ? Угаасаа бидний одоо монголчууд Монголын олон үндэстний ястан үндэсний өв соёлыг дээдэлж үндэсний урлаг соёлыг дандаа хөгжүүлж ирсэн уламжлалууд байдаг. Одоо та бүхэн мэднэ манай Монголын баруун Монголын хөөми бие биелгээ бүжиг гэх зэргээр энэ дотроос манай Бурят түмэн болохоор Яохор бүжиг хэмээх юм алдартай юм тойрон бүжигтэй байдаг. Энэхүү тойрон бүжигийнхээ энэ тойрон бүжгээ дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх ийм зорилгоор энэхүү наадмыг анх Бочрос сумын застрагын тамгын газар иргэдийн хурал тэгээд сумын нутгийн зөвлөл энэ хүмүүсийн оролцоотоор анх санаачилж өнөөдөр нээлттэй хийж одоо маш баяртай байна. Тэгээд энэхүү наадмын маань ажиллагаа одоо ингээд наадмын талбай дээр бүжиг наадмаараа үргэлжлэнэ. Түүхийн сурвалж бичигтээ тэмдэглэснээр эртний цагт бурятууд 2-3 мянган цугларч уул тойрон хатирч нааддаг байсан бол энэ удаагийн наадамд ч газрын Яохорчид цуглжээ. Наадамд Оросын холбооны улсын байгалийн чанарын агийн тойрогоос Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр, Бэндэр, Батширээд, Бэрх, Баян Адарга, Норвлин, Мөрөн, Чингис хот, мөн Сэлэн аймгийн Ерөө, Улаанбаатар хотын Баян зүрх, Чингэлтэй, Налайх, Сүхбаатар дүүргээс нийтдээ 18 хамтлагийн 234 бүжигчид Яохор бүжгийн уламжлалт болон чөлөөт гэсэн хоёр төрөлд Яохор хатирхаар цугларсан байлаа. Өнөөдөр манай энэ Яохор наадамд нийтдээ 18 одоо баг хамтлагууд хүрэлцэн ирсэн байна. Хамгийн холоос Оросын холбооны улсын Бурят улсын агийн тойрогоос 2 хамтлаг ирсэн байна. Сэлэн аймгийн Ерөө сумаас ирлээ. За Улаанбаатар хотоос Чингэлтэй дүүрэг, Баян зүрх дүүрэг, за Налайх дүүргээс бас манай наадамд оролцохоор тамирчид хамтлагууд ирсэн байна. За Хинтээ аймгаас ихэд Баян Адарга сум, Норвлин сум, за Бэрх тосгон, Мөрөн сум, Бэндэр сум, Өмнө Дэлгэрээс ихэд бүр 2 баг ирсэн жишээтэй. Ийм сайхан одоо их олон өргөн дэлгэр наадам болж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Та ингээ үзэгч олонд өөрийнхөө сэтгэлээсээ хуваалцсан уу? Эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу? Энэхүү наадам маань Бурят түмний өв соёл уламжлалыг хөгжүүлэх, хойч үедээ бас энэ сайхан өв соёлоо өвлүүлэхин чиглэлээр хийгдэж байгаа наадам. Тэгээд энэ Яохор наадам маань их өргөн дэлгэр олон улсын хэмжээний юм наадам болж байна. Хойчтоос ус жил болгон одоо энэ уламжлал болгон явагдана. Тэгээд энэ арга хэмжээ маань улам өргөжинд тэлж бас энэ сумын хөгжилд бас хувь нэмрээ оруулах, ялангуяа энэ өв соёлоо уламжлалаа хадгалах чиглэлээр их сайхан наадам болно гэж итгэж байна. Хон шувон гарвалтай, хомодон сэрэгтэй, Бурят Zonголомдэ, үеийн үедөө, үрийн өрөдөө, мөнх аж хооховол тугайгш амаршлие. Яохор бүжгийн эртний улбаа Монголын нууц төвчөөний 57 дугаар зүйлд тодорхой үлдсэн нь сонирхол татав. Хамаг Монгол тайчууд нар онон мөрөн хорхоног жибүүрийн хүндийд цугларч хотлыг хаандар гүмжилээд хорхоногийн сагалгар модны доор хавир газрыг халцартав. Өвдөг газрыг өлтөр төл дэнхцэн бүжиглэж хуримлав гэжээ. Байгаль дэлхийг хайрлан шүтэх. Дээд тэнгэртэн залбирах. Идээ шүүсэн их дэлхий дэн өргөж, их галын наадам хийж,
Түүнийг нь тойрч бүжиглэн бөөгийн зан үйлэн ёохор бүжгээр дуусгадаг уламжлалтай байж. Ёохор бүжиг бол зүгээр ч нэг тойрон бүжиг биш. Буряд зуны эв эй баяр багтлын бэлэгдэл бүжиг юм. Яхор 2015 ардын урлагийн их наадам маань одоо үргэлжилж байна. Үнэхээр сайхан болж байна. Ингээд энэхүү наадмын талбай дээр одоо газраас ирсэн буряд зон олон зочид төлөөлөгчд маань хуран чуулж байна. Ингээд яг одоо үргэлжлүүлээд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд буряд бүхийн барилдаан болон буряд суур харваа, мөн бооцоот, морь уралдаан, мөн шатрын тэмцээн гэх мэт одоо уралдаанууд болно. Энэ дундаас энэхүү наадмын маань хамгийн том чухал агуулга болсон хамгийн том одоо хэсэг нь болох ёохор хатраан тун удахгүй эхлэх гээд байна. Энэхүү ёохор хатрах уралдаан маань 2 хэсгээс бүрдэн. Нэгдүгээр шат маань яг одоо эхлэх гэж байна. Ингээд надтай хамт бүгдээрээ ёохор хатръя. Болсон. Арашна сүрэшэ бэйм шэгнэ. За ингээд би яг одоо ёохор наадамдаа ингээд оролцох гээд хатрах гээд ирсэн хөөрхөн охтуудтай уулзлаа зогсож байна. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд та нар хаанаас ирсэн бэ? Ямар нэртэй хамтлаг вэ? Энэ тухайгаа үзэгчдэд танилцуулахгүй юу? За баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар Хинтээ аймгийн Мөрөн сумаас ирсэн 8 эмэгтэй ирсэн байгаа. Манай бүжгийн хамтлагийн нэр нь Уран хэлхээ хамтлаг. Та нар тэгэхээр энэхүү наадамд ямар бүжгийн төрлөөр оролцох гэж байгаа вэ? Ёохор бүжиг маань дотроо бас олон янз байдаг шүү дээ. Бид нар нөгөө тайзны бүжгээр нь оролцох гэж байгаа. Маргаандар ихнээс тайзны бүжиг маань. Ингээд та нарын хувьд одоо энэхүү наадмын тухай ямар бодолтой байна вэ? Энэ бодлоос үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Энэ ардын урлагийн энэ том наадамд анх удаага манай сумаас оролцож байгаа. Тэгээд анх ирсэн сэтгэл бол маш өндөр байна, маш сайхан байна. Ерөнхийдөө ёохор буряд зон олон гэж юу байдаг вэ гэдгийг баг энэ дэрэл мэдэрч байна. Маш сайхан байна. За ер нь бол бид нар хэрэглэн уламжлалт Монгол ард хэмжээ бүжиглэж төрүүлсэн. Тэгээ яг ёохор бүжигдэг маань өмнө нь ер нь бол ингэж ёохор бүжиглэж байгаагүй. Энэ удаа яг албаасаар ингэж аюул сэтгэл гаргаад нээлттэй ингэж оролцож байгаа. Ёохор бүжигээс цаашдаа ингэж сүлжүүлж одоо улам хадгалж үлдэх тэр тал дээр бас их бид одоо хийж чадах зүйл маань энэ болоо гэж бодож байгаа. Тэгээд маш сайхан бүжгээд бас энэ баяр наадамд оролцох гэсэн маш та байгаа. Ард ингээд та нарыг дуудаад ах шиг байна. Ингээд та бүхний тэмцээнд чинь ингээд цааш нь амжилт хүсье. Бүгдээрээ төрүүлээрэй. За баярлалаа. Ёохор нааданыг дан ганц тойрон бүжиг мэтээр ойлгож эсвэл түүний аяда, дууны үг утга санаа, хувцас, эд хэрэглэл бүгд нийлээд яахын аргагүй буряд зонын онцлог, язгуур ухааныг илтгэлээстэй. Нутгаас ирсэн уран бүтээлчид, наадамчин буряд зон бүгд өөрсдийн соёл, зан заншил, ах үе байдлаараа наадман чимсэн нь сонин сайхан. Сайн байна. Хайхан нажнэгтөө. Тийм ирэв бай. Хаана ирэвтэй ингээд үзэгчтэй өөдөө танилцуулгатай. Бид агын юутыг хаа? Агын төрөг хаа? Ага дээрээ ага тосхнээ ветеранууд коллектив голомтой. Бид мөн энэ 12 жил болохоор Ардыг нэртэй болон кабдя. Ирэх өнгөрсөн Корея тэр солонгос шижа выступаешь баха ханья баджирия. Ёохортоош хатрах ардаанга дуугааш дуунах. Чигээ хатар дуунха янгалагтээ дан сануудаа. Харадаг бари ямган сахангэ гота адонхан рэгин
гижлабеха авинданамэй гансахангэгот ахэнэрдонэгэр гижлабеха. За баярлаа. Бултаараа хайхан надарах тий. За баясаа баярлаа. Монгол бүрээд улсад буутаа бүхийсэн хэм хайхан урагштай наадамда хаваадж буутаа хэн явах болтгоо. Болтгоо. За хаана хайревт? Аган ютаг хайревт яа. За аган ютаг хатан хонин хайхан зохлон хайхангөө ард зонуудаа өөрийгөө танилцуулдаг. Сайхан зосч байна. Бүхий юм урагшаа хэн явж байна. Бүгд танай надад ярьж харсан их баярлаж хүчтэй нүд байнад яа. За энэ нааданда ирэхдээ хэр олуулаа ирэхт юунд хаваадлахяа ирэхт хатархагт. Эм настай зане голомтгож булгамж. За 18 занжирэмж. Өнөр нэвшөө залуучууд гушаад занжирэм байна. За ийм шүлдэ. Юугаар хаваадлахтай энд яахар хатархагт. Үгүй би ринчингийн чанамын 2 шүлэг. Тэгээд нэг гонёгийн дууглалд болох. Та чигээ тэр Ирэнчингээ шайнамангаа шүлэг нөхөө баха зануудаа хүргэгтэй. За үеийн үртэй зүрхмийн өхлийн чарханд тарчланхан өргөстэй сэвдэг замбуулын дэх өдрийн одон чамайгаан гэсээр ухаамын дэнтэй дүнтэй урхан хаврын салжи залгиж ууж согтурын тэнүүчилж явна. Сас талхан уйлж явна. Хатуухан тарчиг насны минь ханьхан амраг нийнамын хархан усмын сайгаагүй байхад хагацлын зам амцацгаалаа да. За баярлалаа. Ийм шүү байна. Анаатай та. Анаатай хайраа. Анаатай. Алидээс үтэ та. Бодонгод амгаа явах юм бэ? Хөвдөөд. Улаазаа уяанаа танай нэр огох юм. Би Монгол байна. Би дашрал дэнгис нэртэй. Зөв. За танд баярлалаа. Тэнцээ мөрөөсөнд хайн орлоо аргатай. Баярлалаа. Асуултад амсалта уснэ. За баярлалаа. Эртэт цагта баяр ёслолын үеэс гадна анчид олзоон тэмдэглэх, дайн байлдаан эхлэх, бурханд өргөл өргөх болон ихэвчлэн бөөгийн зан үйлийн дараа тоглоом бүжиг хийдэг байсан нь Йохрын эдүүгээ хүртэл оршиж ирсний эхлэл гэлтэй. Ийхүү нэн эртний уламжлалтай дуут бүжиг Йохрыг тойрч нааддаг нь бас учиртай. Битүү дугуйрах нь аливаа зан үйлийг ямар нэгэн муу ёрын зүйлээс хамааран сайнаар төгсгөх баталгаа болгохын зэрэгцээ. Хамтаран нийлж нэгдэх бүтэн бүлээн байх итгэл бишрэлийн илэрхийлэл юм. Уран бүрядо горсич хылдэшхэнгэхэн бүрядорды булгын голым тeng надаштэзэг хо халун амыр миндэ.
Харьяатэхэн онондоо олошхон нэ харгинга ариуне заажогэ хайртай сэтгэлээ холбохын хатамгээ басая заажогэ Сайхан нааж байна уу? Сайхан нааж байна. За ингээд танай хамтлагийн үзүүлбэрийг сая үзлээ. Ингээд өнөхөө наадамд одоо 60 насны жаргал гэдэг нэртэй хамтлаг гэж байна. Нэр нь их содон санагдлаа. Энэ нэрнийхээ тухай бол хамтлагийнхаа танилцуулахгүй юу? Мөн нэг ангийнхан гэсэн тийм. Бид 1959 онд 1-р ангид 8 наацын орхон зомж. Тэгээ мөнөө 65 хааны 67 хааны хооронд үеийн зам байна гэж. Тэгээд газар суглаад тэгээд хатар наадамд оролцъё гэж мэрэж ирэх зам дээ. Наадмын шимж нэмж оролцож байна гэж. Залуучуудаа одоо энэ гоё юм зохион болж явахад нь хөө дэмжиж байна гэж хэлж байна. Манай нутагт дэглэгдэж нааддаг Йоханне Диккэс. Тэгээ энэ дууны хүртэр одоо бид нар багаха хураад мөнөө болтор дуулж бүсгэлж байна. Аямнэ. Аяюн омнэ гэж. Одоо бид ч буряд хэлээ мартаж байна. Үхвөөд. Одоо бурядаар хөөрж чадхаа болж байна. Энэ болоод энэ урлаг уран сайхан инэмнэ хөгжнөгүй гэж хандаг. Тэгээд одоо энэний ий зохиож байгаа энэ зонд нэр баяр хаа өөр аргагүй. Насгана Мактал хамтлага. Заалуусоо басхабот баруун хэрмчдгаа хүмнэго. Өр байгалаа хязаарэ. Агын ямгаа соёлын төвөө итгэл бүлгэм гэж хамтлаг. Ардэ гэж нэргэж зэрэгтэй бз. Тэгээд яг л олон жил хамтайгаа тусах явна бз. Энд тэнд мөрөөсөнд явдаг бз. Тэгээд л эндэмнэ ганц соёлоор биш тэр үлдвийн водитель жолоошд багш нарын хүү байх. Тэгээд энэ тэргийн надангийн програм яваад ирээ бз.
Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Хаанаас хөрөлцөн ирсэн бэ? Бүжгийнхээ тухай танилцуулаач төхөө. Бид Хинцэн аймгийн Өмнө Дэлгэр сумаас ирсэн. Тэгээд манай бүжиг болохоор яг 20 буриадын тухай бүжиг. Тэгээд энэ нь болохоор хун гарвал буриад гэдэг. Энийг Хинцэн аймгийн хан хинти чуулгын бүжиг дэглэж Цэндийн Оюнбаатар багш нар бид нар зааж өгсөн. Одоо байгуулагдаад хэдэн жил болж байна? Ямар уралдаан тэмцээнүүдэд оролцож байна? Яргын наадамд бол жил дараалан оролцож байсан. Ерөнхийдөө тэгээд оролцсон тэмцээнээс хийхдээ маш амжилттай оролцдог байгаа. Баярлалаа. Тэгээд бүгдээрээ амжилттай оролцоорой үргэлжлүүлээд. За. Эрт цагийн 93 наадамд олон овог аймаг яс болоод цусан төрөлтөнд сугларан алс хол нүүх инх тайвныг зарлах дайнд мордох зэрэгэн хилэлцэж томоохон шийдвэр гаргадаг байжээ. Үүний зэрэгцээ морь бүх сурын харваа гэсэн спортын гурван төрөлч заавал зохиогддог байлаа. Эдүгэж гисэн ардын урлагийн энэ наадам буряд бүхийн барилда хатар жороо мөн богино зайн бооцоо төмөрний уралдаан буряд сурын харваа шатар даамны тэмцээнүүдээр өргөн дэлгэр болсон юм. За та хэдэн сум тавьсан бэ? Хэдийг нь оноо ямар амжилттай байна? Одоо тэмцээн дөнгөж эхлээд эхний 8 сумаа тавьчаад байж энэ да тэгээд. Хэдийг нь оноо? За 6 сум 8 сумнаас 2 сум алдсан байдалтай л ингээд зогсож байна. Тэгээ урайнхай сур харваа, бурайд сур харваа, халах сур харваа гэдэг шүү дээ. Тэгвэл бурайд сур харваа бусад хоёр сур харваанаасаа юугаараа онцлогтой болоо? Халах харваа болохоор өөрөө 75 м-ээс хамгийн хол харуулж байгаа. Бурайд бол илүү ойрхоноос. Тэгтээ урайнхай сур, бурайд сур хоёр харьцангуй харуулах зайн ойрхон боловч бурайд нь урайнхайгууд бол илүү хөнгөн бай ондгоороо илүү зөөлхөн нумаар илүү нарийн мэдрэмжтэй харуулах боломжтой юм да онцлог нь. Ардын урлагийн наадмын эргэн тойронд буряд зонын аж амьдрал, уламжлал соёлыг илтгэсэн асар майхан, сарай барьсан хараа. Түүгээр зочилбол хагас нүүдэлчин ах үед 100-100-аар уламжлагдан ирсэн. Соёл уламжлал гайхалтай соёл. Уляас модыг өглөөргдэж уралдаг бурядын уламжлалтай түйсэн сав. Энэ савнд хуурай, нойтон бүхий л төрлийн эд зүйлс хадгалж хамгаалахаас гадна хоол хүнсээ чанаж болгодог гэхийг нь үзвэл мод байтлаа галдад эсвэртэй чанарыг нь гайхан бишрээд баршгүй. Наадмыг тойроод бурайд зон олны одоо өв уламжил, ёс заншлыг харуулсан олон сайхан үзмрүүд тавигдсан байна. Тэгэхээр үүн дотроос жишээлбэл гэвэл одоо бурайд зон олны гараар хийсэн туйсан сав, бурайд гутал, бурайд малгай гэх мэт зүйлүүд үзмэр болгон тавигдсан байна. Үүний дотроос хамгийн их сонирхол татсан гараар хийсэн эд зүйлсийн нэг болох энэхүү модны ураар хийсэн энэхүү бүтээл байна л да. Энэ бүтээл одоо чухамхүү яаж хийсэн юм болоо, ямар зориулалтаар ашиглагдах юм бол энэ тухай та тайлбарлаж өгөөч. За энэ модонд ийм ур гэж энэ тусгай юм юу гардыг юм одоо чөлхөн юм модны хажууд тийш хангаа уусгах юм цаавал ороод юм. Төвнийг одоо бид нар манай морьодод ингэж ашиглаад ингэж сав, тавг одоо юу вэ? Аяга маяга тэгээд энэ хийгдэх юм бүх юмыг хийж ахуйдаа хэрэглэдэг байсан дээр юм. Тэрний үлдэгдэл одоо явж байна да. Манай ард түмэн бол ер нь бүтээгдэхүүнийг хийхэд альва бүтээгдэхүүнийг хийхдээ дандаа байгальтайгаа харьцаж хийж байсан учраас тэр л ахуйгаа одоо барьж байна. За энэ нэг бол анх тэр модноос навангуудаа энэ хайлсын одоо маш цэвэр хавд. Нойтон дээр наваад. Тэгээд бас шанаад усан инээж бас шанаад. Тэгээ ингээд шанаж ягаад янзлаад ингээс нэхэд дараагаар одоо доторт энэ ухан дүнхэн ингээсэн. Энэ ямар нэртэй модноос гаргаж авсан болоо? Хусны уруу гад. Хусны. Аян хаана улам
Уужим буряд нутаг ажилсаг зонын үлгий. Хангинуур сүхэн бариад ойруу алхсан баавай ахай нар орон байшингаан тэр дорон бэлдэж дөнгөн. Ижи басхад үүрийн 5 жингээс үдшийн бүрий хүртэл сүү цагаагаан олон янзаар боловсруулахын сацав. Тэд хамтад талах, липошка, үнсэнд болсон талах, зөөхий тос, жимсний чанамлаараа нэгэнт алдаршжээ. Сүүгэн машиндаад цөцгийн тос гарган авч үлдсэн хөхсүүгэн боловсруулан эдэмцэр зэрэг олон бүтээгдэхүүн хийдэг. Юу хэ? Сахар шихэр хийгээ. Сахартай юу хийх вэ? Хараа хэрэгсэнгөө. Чи хахад нөө. Гой амттай хатнаа. Тэгээ. Чи тагаага авах да та хоёрны хууж байгти. Тагааны амтсаар. Чи тухраа баригти. Амтны ямар юм гарна та. Халуун тагааны баяхан юм байгаа та. Миндэ. Одоо мундаг гой гараа байна да энэ. Хайхан байна уу? Хайхан өдөр гой гараа байна да. Гоёл гараа байна. За. Наадамд оролцсон багуудад тайзны бүжиг, уламжилт бүжиг гэсэн 2 төрлөөр өрсөлдлөө. Тэднийг ажиглаж байхад ихэнх нь насанд хүргэсэд түүний дотор 70 гаруй настангуудч байхыг нь хараад ахуй соёлон биеэрэн үлгэрлэн яваа тэднэр бахархахгүй байхын аргагүй. Ширээт нутагт Боривон тэнэлгэж, бойтхон илэгдтэл бага наснаасаа Йохор хатирсан буряд бүжгийн ууган гавьяат шагдарваж ил наадамд сэтгэл хангалуун байна. Бачирэтийн энэ Йохор наадам болоод энэ жил болоод зогсохгүй жил болгон болж байх юм аа. Тэгээ цаашдаа олон жил болоод өөр сайжраад ингэж явах ёстой. Бид нар одоо юун дээрээ алдав, хувцс хонор маань ямар бай, ер нь яг ёс санчид маань ямар байх ёстой, тэрийг одоо бид сануулсан сайхан наадам болж байна. Ялангуяа ахын тал бол хувцсны тал бол үндэснийхээ юм данжлыг хадгалсан. Дээр ихээ тийм юутэй байна. Тийм учраас их сайхан байна. Улсад багууд одоо оролцож байгаа багуудад тусдаа өөрийн гэсэн байна. Уламжилт бүжгийн төрөлд 1-р байранд Оросын холбооны улсын байгалийн чандын агийн тойргийн Магтаал хамтлаг. 2-р байранд Оросын холбооны улсын байгалийн чандын агийн тойргийн Гулмтуу хамтлаг. 3-р байранд Улаанбаатар хотын Чингэлтэй дөрвийн Золбоо хамтлаг. Чөлөөт буюу орчин үеийн бүжгийн төрөлд 1-р байранд Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын Хөвчин Салхи хамтлаг. 2-р байранд Сэлэнг аймгийн Ерөө сумын Бүртчон Гоомарл хамтлаг. 3-р байранд Хинтээ аймгийн Батширээт сумын Тоонот хамтлаг тус шалгарлаа. Мөн тусгай байруудыг Оросын холбооны улсын байгалийн чандын агийн тойргийн Могойт тусганы Цахиур хамтлаг. Шилдэг хүүхдийн бүжиг Хинтээ аймгийн Нориглон сумын Улзын Басгадууд хамтлаг. Шилдэг бүжгийн дуугаар Хинтээ аймгийн Батширээт сумын Тоонот хамтлаг. Шилдэг хувцс Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сум Өмнийн Залуус хамтлаг. Үзэгчдийн таашаалд нийцсэн бүжгээр Хинтээ аймгийн Мэндэр сумын Алтарган хамтлагууд тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналлаа. Йохор 2015 наадмын шилдэг хамтлаг буюу Гран-при шагналыг Оросын холбооны улсын байгалийн чанарын агийн тойргийн Агинское тосгоны соёлын газрын итгэл хамтлаг хүртэж Гран-при цом 3 сая төгрөгийн мөнгөн шагнал гаргалаа.
Эцэг тэнгэр их байгалаан эгнэгт шүтэх буряд зунын Йохор нааданыг галын наадамгүйгээр төсөөлшгүй. Тэнгэрт бадамлах шөнийн гал эргэн тойрон их дэлхийгэн мөнхөд гэрэлтүүлж энэ гэрлийн дунд иршүүд хонгорхон буряд басгадуудын сарай уламж туяарна. Хүүхэд багчуудын цовоо солигун залуусын идэр хонгор өтгөс буурлын намб төгөлдөр өнгө төрөх гараас гарт гагнагдаж энэ шүн Йохрын хатраан дан тэд уламж золбоо нэмжээ.